Hey юу яцхан үзэгчтэй News Suck in the House энэ удаагийн бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. За тэгэхээр энэ 7 хоногт бол Монголын хипхопод хэд хэдэн сонирхолтой үйл явдал болоод өнгөрлөө. Олон юмрээд яг шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол рэпер Wolfismтэй холбогдож байгаа. Түүний энэ 7 хоногт оруулсан Instagram story нь бол маш олон хипхоп сонирхогчдын анхаарлыг татаад амжлаа. За энэ нь ямар story байсан бэ гэхлээр дахиж дуу хийхгүй, дахиж хаанч дуулахгүй, дахиж хаанч үзэгдэж харагдахгүй. Ингээд болсон баярлалаа баяртай. За нэг иймэрхүү бол сториг оруулсан. За энэ сторины араас бол мэдээж сонсогчид ерөнхийдөө хоёр үзэл бодол төр хуваагдсан гэж хэлэхэд болно. За нэг талын үзэгчд бол Wolfismыг бол төр зөөрийн эморл хийж байна. За ерөнхийдөө бол сэтгэл зүйн жоохон асуудалтай байгаа юм байна. Үүнийгээ бол сошиал дээр хитрхи өөрийгөө барьж чадлаггүйгээр хурдан нийтэлчих шиг боллоо. За нэг иймэрхүү үзэл бодолтой байсан. Харин нөгөө талын сонсогчдын байр суурь бол Wolfismыг үнэхээр ингээд зодог тайлж байгаа юм байна. Үнэхээр ингээд дуусчлаа. За нэг иймэрхүү үзэл бодол дээр л хоёр хуваагдчихсан да. Харин миний бодлоор тэр яагаад яг энэ сториг хийчихвэ гэдээ ухаад жоохон судлаад үзсэн чинь саяхан рэпер Wolfismын хувьд бол өргөц цэгийн нэвтрүүлэгт ороод өөрийнхөө одоо сэтгэл дотор нуугдчихсэн бүр амиа хорлох бодолтой бүр тийм үйлдэл хийжсэн гэдгээ бол ерөнхийдөө өөрөө тайлбарлаж хэлсэн. За тэгэхээр түүний энэ стори бол түүний сэтгэл зүйтэй холбоотой байж магадгүй гэж бол харахад үргэж байна. Гэтэ би бас амиа орлох гэж бас хэдуудаа оролдож ирсэн. Яг бүх юм байгаа ч гэсэн хүн заримдаа юу ч юм шиг тийм мэдрэмж төрд юм лээ. Чи юу дутлаа гэж гэлдэгдэг шүү дээ. Хүний дотор яг юу байгааг хинч мэдэхгүй. Одоо би аав хүн болсон. Тэгээ би одоо алдах хэрэггүй, муу явах хэрэггүй. Тэгээ хүмүүс намайг юу гэж хэлсэн ч тэгтээ хамаагүй, юу ч надад наалдахгүй. Тэгтээ хүүдээ, их нэртэй, гэр бүлтэй ямар ч би хэрэг халдаахгүй. Бүгдийг нь өөрөөд явж чадна. Би хүчтэй болсон, бүр улам хүчтэй болсон. Улам хүчтэй чонулсон. За яг энэ сэдвтэй уялдуулаад iStop-ийн Боги ахтай холбогдож байгаа. Боги ахын хувьд саяхан өөрийнхөө Facebook дээр iStop-той хүчин зүтгэх хугацаа энэ хүрээд дуусав хэмээх болоод постыг бичсэн байгаа. За маш олон хүн ерөөхдөө сайдарсан. За хүмүүс бол мэдээж сэтгэл хэсэгт янз бүрийн үзэл бодолтой байсан. За зарим нь бол ерөөхдөө гайхалтай карьер шүү, сайн сайхныг хүсье. За тэгээд Овтлавын Чинзоо хасаа бие бодороо ахаа гэдэг сэтгэлийг үлдээсэн байсан. За Боги ахын хувьд бол ерөөсөө одоо хүртэл постоо устгахгүй байгаа. За тэгэхээр ерөөхдөө бол энэ үзэл бодол дээр маш хатуу зогссон, маш хатуу байр суурьтай байна гэж бол харагдаж байна. Энэ пост нь бол ердөөсөө ч тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр хандсан зүйл биш бололтой. Харин яг энэ талаас нь хараад үзэх юм бол Овтлавын Чинзогийн энэ коммент бол ерөөхдөө маш том анхаарлыг татж байна. За Боги ахын хувьд бол цаашдаа ямар нэгэн байдлаар туу хөгжим уран бүтээлээ бас ахиж хийж чадахгүй эрүүл мэндийн шалтгаантай болсон болов уу? За нэг иймэрхүү шалтгаанч бас байж болох юм шиг харагдаж байна л да. Ямар ч тач ирээдүйд юу болохыг хэдүүлээ хараад байж бай. Цаг хугацаа бол бүхнийг гэрч болно. За тэгээд энэ 7 хоногт рэпер Wolfismын story iStop-ийн Боги ахнарын нийтлэл олон хүний анхаарлыг татлаа. За дараагийн сэдэв бол Rhyme хэмээх уран сайхны кинод холбогдож байгаа. За Монголын хамгийн анхны маш олон рэперүүд тоглосон уран сайхны кино бол тун удахгүй нээлттэй хийн гэдгийг та бүхэн мэдж байгаа. Ерөнхийдөө бол харсан байх. Би ч бас базаан дээр нэг 2-3 удаа ярьчихсан. За энэ киноны гол дүр бол рэпер Ибо болон рэпер Десант нар тоглосон. Тэгээд 9 сарын 5-нд албан ёсныхоо нээлтийг хийхээр бол зарлагдсан байсан. За энэ киноны маркетинг бол бусад киноны маркетингаас нэг арай өөр хэм маягаартай яг аргагүй бас арай өөр концепттэй, арай өөр хүмүүс тоглуулсан учраас арай ондоо, арай шинэлэг хэм маягаар бол маркетингаа явуулж байгаа харагдсан. Кинотой холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол тус киноны 2 дахь хост нь цацагдсан байсан. За Десант ах энэ дуун дээр байсан. За би яг өмнөх базан дээр ярьжсэн да Десант ах болон Onyx нар хамтдаа дуу хийж байгаа юу гэд энэ бүхний хариулт нь бол энэ клипэн дээр тодорхой болсон байсан. Десант ахын арт бол Onyx нар ерөнхийдөө бол зүгээр л клипэн дээр нь тоглож өгсөн байсан. Цацагдсан клипүүдийг бол сонсож байхдаа тухайн киноны сценүүд харагдчихсан. Ерөнхийдөө бол айгүй тийм синематик чанарын төвшөнд бол айгүй өндөр төвшөнд харагдчихжээ. Харин киноны хувьд бол кино зохиолын хувьд яг ямар болсон бай те хэдүүлээ бол 9 сарын 5-нд бол мэдэх боломжтой. Тэгээд тоглосон рэперүүд нь бол киноныхаа албан ёсны трейлер дээр нь реакшн хийж байна лээ. Тиймэрхүү бичлэгүүд бол цацагдаад эхэлчихсэн байсан. За киноны албан ёсны трейлер ч гэсэн өнөө маргаашгүй бол ерөнхийдөө цацагдахад бэлэн болчихсон байгаа юм байна лээ. За шууд энэ сэдвтэй уялдуулаад Triple X Music Festival-тай холбогдож байна. Triple X Music Festival-ийн хувьд энэ жил 8 дахь жилдээ төв цэнгэлдэх хүрээлэнд 8 сарын 30-нд зохион байгуулагдах гэж байгаа. Тайзаа голдоодсон
хоёр давхар тайцтай рэп батл явагдантэй. За гих мэтчтэн мэдээллийг та бүхэн мэдэж байгаа учраас шууд сүүлийн үеийн мэдээллийг нь хэдүүлээ яриад эхлэе гэж бодож байна. За Туса фестивалийн лайн ап нь бол саяхан зарлагдсан байсан. За Triple X 2025 Music Festival-ийн лайн ап бол нэг иймэрхүү гарсан. За энэ дунд бол тэ нэгэн хүний нэр бол маш онцгой харагдаж байгаа. За Хончин Лавга гэдэг сошиал дээр бичлэг хийдэг хитэн дуутай нэг иймэрхүү хүүхдийн нэр харагдаж байгаа. Та бүхэн мэднэ шүү дээ. За Хончин Лавгад бол хитэн ерөнхийдөө тэ доромжилсан гэх юм уу тиймэрхүү сэтгэлдлүүд байсан. Энэ жил чи 0 орох зав гаргаж байгаа юм байна да тэ хаха тайзан дээр гарснаа манчин хончин гэж шаадын байх та хаха. За нэг иймэрхүү сэтгэлдлүүд бол мэрсэр байсан. За Хончин Лавгагийн хувьд бол Triple X-ийн тайзан дээр цор ганц дууг дуулна гэж байгаа. За миний хувьд бол Хончин Лавгаг Triple X-ийн лайн ап дээр бичигдсэн байхыг хараад нэг тийм айхтар гайхаагүй. За Хончин хөдөөний хүүхэд яагаад Triple X-ийн тайзан дээр гарч болохгүй гэж те нэг дуу нь үнэхээр олон хүнд хүрсэн Монголын баг өсөр үеийнхэн бүгдээрээ ерөөхдөө тэр хэсгийг нь мэддэг болчихсон. Яа, тийм учраас бол Triple X дээр Хончин Лавгаг харахад бол ерөөсөө тийм гайхаад байх юм алга. Entertainment талаас бол үнэхээр тийм дайжгүй санаа гэж миний бодлоор бол бодож байна. Яхаар тэгээд нэг дуу дуулаад буухтна 0 орхон орон лүз сонсон л үзтэй ерөөхдөө бол хуу хүний ирэх айгүй тийм хит маягийн дуутай Хончин хөдөөний хүүхэд бол Triple X-ийн тайзан дээр гарч болохгүй гэсэн хууль байхгүй. Яа. За Triple X-тэй холбоотой дараагийн нэг маш сонирхолтой концепт бол рэп батл байгаа. За рэп батлын хувьд бол маш сонирхолтой entertainment болох нь ойлгомжтой. Бид нар бол өмнө нь 100-100-гийн тайзан дээрээс үзсэн. Рэп батлд бол 8 рэпрүүд оролцож байгаа 4 батл болно гэсэн мэдээлэл байгаа. Рэп батл дээр бол Triple X-ийн хамгийн анхны рэп батлаа зарлчихсан байсан. За энэ бол Монголын эмэгтэй залуу рэпрүүд байгаа. Baby Nag-ийн эсрэг Blue. Wow. За энэ эмэгтэй рэп батл бол баг хамгийн халуухан болж магадгүй шүү. Үнэхээр яг бүрэн утгаараа супер entertainment болох байхаа. Рэп батл дээр бол тухайн алтан үеийн рэп дембигийн Sigor, Mabrand тэргүүтэй оролцогчид бол оролцсон гэсэн шуум мэдээлэл бол ерөнхийдөө байгаа. За Sigor гэснээс нэрээ 2025 оны Triple X Music Festival дээр OG Mob-ийн бүрэн бүрэлдэхүүнээрээ бол тайзан дээр гарна гэсэн. За тэгээд OG Mob-ийн бол бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрэн утгаараа бол эргээ ирэх гэж байна. За тэгээд хамгийн чухал зүйл нь эцэст нь сануулж хэлэхэд 8 сарын 17-ны тэг цаг буюу өнөөдөр яг одоо 00 цагаас Triple X-ийн 3 найзын тасалбар бол албан ёсоор хаагдах гэж байна. 3 найзын тасалбарын үнийг бол та бүхэн мэдж байгаа 147 мянган төгрөгийн үнэтэй. Яг хэдхэн цагийн дараа тэг цагаас өмнө та бүхэн Shopee цэгийн оруулж пледээ амжиж захиалаарай. Тэгэд мөн JS25-ын бүх салбараас бол Triple X-ийн пледийг худалдан авах боломжтой. За би ахаад хэлье энэ жилийн Triple X Music Festival-ийн плед тун эрт бол sold out болох магадлалтай байгаа. За бичлэгний дараагийн сэдэв бол KK болон Lil Batoгийн beefтэй холбогдож байгаа. За яг ямар үйл явдал болоод яасныг нь та бүхэн мэдж байгаа учраас хамгийн сүүлийн үеийн мэдээллийг нөлөөдөө хүргэе гэж бодож байна. За Lil Batoгийн хувьд бол KK-д зөвлөж иймэрхүү хитэн стори хийсэн. За тэгэд үүний араас бол өөрийнхөө homeboy 40K baby-тэй Instagram дээр live хийсэн. Batoгийн хувьд энэ live дээр бас нэлээд сохтой байсан шүү. Nah, Nick зүгээр ганц бис шидэ bro. Like that's a bet, bro. That's a bet. Tomorrow, let's throw a gang sign, bro. За хоёлаа bro. Хоёлаа тэ мараш ярьсан дэшээ, bro. We ain't gonna snitch nobody, bro. But then yeah, цагт bro. Цагтлаас амар эвгүүгээ бодлоо bro like American bro KK bro super snitch master bro. Oh мэдээний вебсайт дуудаа шахах bro. Яг нэг эсрэг нэг бол чадахгүй bro. Then nigga can't do nothing bro. It's like тэр нөө хоёулаа тагилсан байдаг дээр бол bro if you see your paperwork man they can't be like bro одоо энэ бүх осоо үзмгаа одоо бистан руу тань bro American paperwork та нар бол ээжигээ сүсийг зүгээр ээжигээ ингээд ээжтэй нэмэр болохгүй лад руу заяа та нар ээжтэй мөнгө өгж үзсэн үү осоо үзмүүдээ Босоо үзмүдээ та нар ээжтэй ингээд амар л ажил хийгээд заяа. Ингээд ээжээ Ой. Босоо үзмүдээ. You crazy bro. Bro нь үтсэхгүй. Bro бүр ингээд ээжтэй ингээд тэнхэлдэ. Ээжээ уушлаарай гэж байгаа. Bro ингээд ингээд шаа утсан. Та нар босоо үзмүд бол юу ч гэдэггүй та нар зүгээр нэг энэ бато KK-тэй бивч
би KK-ийн талд орно. KK үстэй би зөв KK-ийн талаар нэглэн билээ. KK нэг хөдөөний пиццтай авахгүй да. Biz дараа хөдөөрөө зайлт. Чи Улаанбаатар бро хот болсон зөкснө бро. Тийша. Ой, KK сонсоод чи хөдөөний пиццтай зөө. Чи Монгол Улаанбаатар чи Улаанбаатар bro. You don't have space or чи хөдөөдөө одоо хөдөөнийхөө дууг дуулаад ингээд юу лээ анхангаа юу лээ тэр нутагтаа очиашаа за чи ой KK bro хөдөөний лалар болохоор хөдөөдөө л башаа чи Hey bro, KK сонсоод bro хинч нэгнийгаа ингээд snitchэл заадаж нэг пистагийн сторигоос олж би тэгээ моддгүй маа писта. Юу нь бол тийм байдгүй. Ер нь нэг таньдаг санаа 20 морьтой KK бол тэгж санаа гараад бол bro. You stupid nigga, you stupid. I wanna kiss a girl. I wanna kiss a girl. Please. Can I kiss a girl, baby? Like you. Baby heartless, bro. Can I You kiss crazy KK? dog. Can I kiss KK girl? Bro, you crazy man. Bro. I only want KK girl, bro. I want KK. Say less. Where's she at? Say less. За үүнээс хойш одоо KK-ийн хувьд Lil Bato-д ямар нэгэн хариу огт бариагүй байсан. Харин 8 сарын 12-нд Lil Bato болон 4K Baby Demon Time хэмээх diss дуугаа цацсан. За миний хувьд бол яг үүндээ энэ diss дууг сонсоод ерөөсөө нэг тийм diss дуу шиг тийм мэдрэмж аваагүй. За чи тэгээд ойлгохгүй чиний ойлгодог ертөнц биш энтергээд аашаад байваа. Тиймэрхүү нөхдүүд бол зүгээр л айзаарай. За энэ diss дуу цацагдсны дараа Ovsin Young-ийн гишүүн Pogjo бас нэг иймэрхүү story бол хийсэн байгаа. Тэгтээ энэ муу хошногноо тэгж мэгж би үүсгэн гэж хизээж байхгүй. Погжо аалнууд чинь гай болов байран тэгчиж ээж аамаа надад бас зөндөө ээж аагүй болгаач үгүй шүү дээ. Эндээс би бас дис сэргээс хороо зэрэг 20 мянган оршуулгын цуваатай гарч ладрууд руу. Бити тэгшаа кэрэтэр муудсан байгааш би нэрээ тэр тал дээр найзгаа талд орно юм аална мó бандны хошногны бүр юу юм өмхий анх хошногны нүх одоо тэгж ярим гэж юу хийдний юм бэ ста. Тэрний буудуулсан хамаагүй Монгол утгалдсан штэ аим байгаа юу. Нэвчааштай чанга. Хаа гэж хавирхтаа чи хадна штэ би ста. Хаа гэж ханслан штэ лалар минь. Гай болох ч байгаа гэж би станууд. За Pogjo бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. Өмнө нь бол KK-тэй нэг хэсэг beef хийгээд байсан. Үе үе цаа чи өргөд бол нэг иймэрхүү хүн түндэ мэдгэл хийж гарч ирдэг. За үүний хариуд юм уу аль эсвэл зүгээр story хийсэн юм уу? 4K Baby нэг diss дууныхаа дараа иймэрхүү story хийсэн. Миний хам бид хоёрыг олон хүмүүс андуурсан юм аа. Бурхны номонд хоорондоо асуудлаа өөрсдөө шийдгэсэн байдаг учраас удаан дуугаа явлаа. Муудад байна гэж бодсон бололтой. Одооноос бүгд байрандаа орлоо. За нэг иймэрхүү story хийсэн байсан. За KK-ийн хувьд бол энэ diss дуу ч үгүй юм уу те ямар нэгэн байдлаар бол Lil Bato бол хариу өгөөгүй. За ямар ч байсан нэг иймэрхүү beef болоод өнгөрсөн нэмэд бүр diss дуу цацагдсан. За харин цаашдаа энэ beef-ийг хэрхэн үргэлжлэх нь вэ? Ерөнхийдөө бол чихтайван хараад сууж бай. За KK-ийн хувьд бол ямар нэгэн diss дуу, ямар нэгэн story хийхгүй бол ерөнхийдөө энэ beef-ийг ингэсэж байгаад бол өндөрлчих баха. Миний бодлол бол нэг иймэрхүү байна. За дараагийн сэдв бол rapper Quiza болон rapper Rocket Beat холбогдож байгаа. За Quiza анх хувьд бол саяхан өөрийнхөө нэг намтар нэвтрүүлэгт ороод rapper Rocket Beat талаар нэг иймэрхүү хідэн зүйлсийг ярьсан байна. Тэгээд бас нэмээд rapper Big J болон Opposite нарын тухай ярьсан байсан. За тэгээд би битээр яг энэ үед микрофонс ингээд hi-fi удаан зарлж байлаа. FM-ээр ингээд үүчтэй хүүхдүүд ингээд FM-ээр оролцоод тэрүүн байна би альбомыг бичиж өгнө. Home studio-д очирсан. Тэнд би цуг хөтлөөд туслаад явж байсан. За ингээд энэ уралдаанд rapper G төрүүлсэн. Тэгээд би rapper G-ийн цамгийг бичиж өгнө гэх хүртлээр 2-3 жил хажууд ажилласан байдаг. За энэ үед бид хоёр chart 10 гэдэг нэвтрүүлэг хийхээр яриад санаа нь би тийм санаа. Гэхдээ тэр бол Лондонгийн нэвтрүүлгийн Монгол форматыг хийх гэжсэн л да англи. Хэрэгжүүлэгчдээр би одоо хамтарч ажиллах клубуудын одоо тэр Medusa гэдэг клубтай яриад тохироод ингээд бид хоёр талаасаа бүх ажлаа бүтээгээд эхлэж байтал би манай энийг ганцаараа хийхээр өөрөө ингээд бас цаагаараа явсан юм байна. Энийг би мэдээд ерөөхдөө BAT-гээс зараа барьж эхэлсэн. Тэгээ BAT тэрнээс цаашаа G-тэй ажиллаа өргөжлүүлээд явсан. Тэгээ миний шинэ цомогч гарсан. Тэр үед намайг сайн танихгүй G миний нэг номерыг үзэн ядагч болж хөгжсөн байсан.
яагаад мэдгүй хаанаас үүсэлтэй би мэдгүй. Энэ яг G-ийн G танихгүй үнэ тэгж үзий ядахгүй байх гэж би бодож байна. Тэгэхээр таньдаг хүн байсан байгаа. Хамт байсан хүндээ би боддгийг. За эндээс эхлээд Куйзаг үзэн ядах соёлын үр таригдсан. Энээс ихтэй G-ийн бүх таньдаг иргэн тойрон бүгд намайг үзэн ядаж эхэлсэн. За дараа нь би Хэмрийн сан цомог дээрээ буруу дууга хамтран дуулах MC шал оруулна гэд хөтлөгч өөдөөтэй хөгжмийн нэвтрүүлгээр оролдоон зарласан. За энд opposite хамтлаг төрүүлсэн. Opposite хамтлагийг би бартагс нэрээр аваачаад буруу дууга бичүүлээд оролдоон төгөл ингээд анхны уран бүтээл гарсан. За би бартагс нь бас миний хараар opposite гэрээ хийгээд нэрийн шоу болгоод тэд нар ингээд рекорд лейбл бизнес эхлүүлж байгаа. Би тэр нь бол юм бодов. Яг л би рекорд лейбл захирал биш учраас надад хамаагүй. Одоо сайн л би хүүхдүүдийг мөрөөдөлтэй холбож өглөө гэсэн чинь бас нэг үзэн ядагч маань opposite болов. За ингээд Куйзаг үзэн ядагчдын мод дэлгэрсэн. Рокт бэ ер нь хоёр хүн сонсдог байсан юм шиг санагдтыг. Нэг нь Eminem, нэг нь Куйзаг. Наадвал манай тэр Отко гэдэг миний дайчин дээр хамтарч тулдаг манай crew-ийн залуу Америкт амьдардаг байхгүй. Откотой нэг өрөөнд амьдарч байсан, roommate байсан. Куйзагийн дуу сонсоод үг өвчдөг байсан. Тэгж эхэлжсэн гэл манай найз надад хэлсэн. Би мэддэг. Одоо тэрийг нуугаад чи одоо том од болсон сайн байна чам баяр хүргэе тий. Гэтэ би чиний дайсан биш ээ. Чиний чамаг харин юм сурах чинь өөрийнхөө дуугаар нөлөөсөнд би баяртай байгаа. Тэрнээс битийч. Би бол одоо бодоход би тэдний бүгдийг уучлаад байгаа. Уучлаад. Яг тэгэхээр тэд нар өөрсдөө бас мэдгүй атаа хорсолт автаал юм хийцэн байж шүү дээ. Залуу наснд байдаг л зүйл. Тухайн үед нийгэм тийм байлаа шүү дээ. Тэ? Хин хамгийн том эготой тэр хүн хамгийн лаг гихдэг үе байлаа. Одоо өөр хин эгогоо дарж чадсан чихэн од болдог. За би бол өөрийнхөө үзэл бодол бодож явдаг юм аялж. Би бол Куйзаахыг нэг тийм худлаа юм яриад, худлаа юм зохиож яриад тийм попрод яваад идэг хүн гэж юусоо бол боддгоо. Ямар ч байсан энэ олон жилийн дараа бол өөрийнхөө бодож сандаг юмнуудаа бол хэлж гин. За энэ томоохон мэдээллүүд энэ яриануд нь бол маш сонирхолтой санагдаж байна. Мэдээж энэ нь бол ямар нэгэн биф ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлийг өдөөж байгаа хэлбэр бол юусоо биш баха. Хамгийн гол нь тухайн үед яг юу болоод өнгөрсөн, тухайн нийгэм цаг үед яг юу болж исэн, өөрийг нь яагаад хүмүүс ингэж үзий яддаг болсон те. За энэ талаар л бол ерөнхийдөө нэг тийм өгүүлсэн хэм маягийн шинжтэй байгаа. Куйзаахын ярианы өнгөч гэдэг юм уу ярьж байгаа хэм маяг, ярьж байгаа зүйлүүдийн гол агуулга нь бол надад маш их таалагдсан. Хэрвээ та бүхэн Newsag podcast-аар Куйзаахыг үзхийг хүсэж байх юм бол Куйзаг гэдэг сэтгэл хэсэгт комент бичээрэй. Рэпер Куйзаахтай Newsag podcast-аар нэг сайхан буу халмаар санагдчихээн. За тэгээд энэ 7 хоногт рэпер Куйзаах өөрийнхөө намтар нэвтрүүлгээрээ нэг иймэрхүү сонирхолтой зүйлсийг ирсэн байна. Бичлэгний хамгийн сүүлийн сэдв рэпер Саштай холбогдож байна. Рэпер Саш Монголын хипхоп хоёрыг ирлээ залуусаа. Бүгд дуртай, мөг чиний сул тал, хүүхнүүдэд бас дуртай, хүүхэн чиний сул тал, бизнес судал тухтай, бенз миний сул тал. За рэпер Сашийн хувьд бол влог хийдэг болсон байсан. Тэгээд өөрийнхөө YouTube суугаасаа албан ёсны мэдээллүүдийг хийсэн байсан. За сайн байцгаана уу? Өглөө, өдөр, орой мэндийг хүргэе. За би YouTube channel нээж байгаа. Тэгээд энэ дээрээ олон юмнууд хийх баха. За ингээд YouTube хаяг фитнесний жавар үргэх чурмаар хийсэн анхны бичлэгтээ маань цуг байсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр арай өөрийнхөө хийдэг зүйлс бас өөрийнхөө сонин сайхныг харуулж сонирхолтой. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзтлаа бүгдээ баярлалаа. Анхны ясаараа өөрийнхөө сонин сайхнаас уулзъя. Нэг жил ерөнхийдөө байхгүй хугацаанд сониос багшуулсан байгаа. Яаж явж байгаа багшуулч байгаа гэвэл тэгээ он гарахын өмнө Монголд очиод биш шинэ жилээр Монголд очиод он гарч ахт тэгээд нэг сард ерөнхийдөө гэр бүлээсээ бусад хүмүүстэй холбоогоо таслаад ганцаараа байя гэж бодсон жоо юм бодох хугацаа хэрэгтэй байсан. 2 сарыг дуусгаад ерөнхийдөө тэр хугацаа зөндөө болж байгаа шүү дээ. Юм сурах хэрэгтэй нэ юм ий сурах хэрэгтэй нэ. Тэгээд яг болтолсон. Гэр бүлээрээ ярилцаад энэ юм байна гэж бодвол тэгээ анх 3 дугаар сард сургалтанд бүртгүүлээд тэгээд явсан. 3 дугаар сард сураад суралцаад ихний курсээ төгсөөд багш болсон гэдэг юм аа. Тэгээд Монголд 4-5 дугаар сард байсан. Яг тухайн үед Монголд байсан. 6 дугаар сард сүүлд дахиад ирээд 2 дугаар курсээ ингээд сураад төгссөн байгаа.
надад баяр хүрэх хэрэгтэй. Одоо үргэлжлүүлээд яг энэ чиглэлээр йогийн чиглэлээр үргэлжлүүлээд гүнзгийрүүлж судалж сурч байгаа. Нэг иймэрхүү байдалтай байна. Дараа жил миний 10 жилийн яваа болж байгаа учраас бас яг зүгээр ах нэг цомог дээр ажиллаад эхэлсэн байгаа. Тэгэхээр эхний бичлэг дээр бэс студийн дүрс ч юм уу. Тэр чинь бол яг миний тэр юмнууд ажил яваад эхэлсэн байгаа л гэж ойлгож байна. Өөр ямар ч төвсөртэй байхгүй. За ямар ч байсан та бүхэндээ хоёр бичлэгнийх нь бол хураангуйг үзүүллээ. Цаашаа алуу болсон хугацаанд нэг иймэрхүү адал явдалтай байсан байна. За тэгэд мэдээж хизээ уран бүтээлийг хийх нь аль эсвэл влогоо үргэлжлүүлэх юм уу те гэх мэтчлэн зүйлийг бол бид нэр цаг хугацааны ихээр харах боломжтой. Ямар ч байсан эргээд ирсэн бол маш сайн хэрэг. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Та бүхэн бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Манай сувгийн нийт үзэгчдийн 65.4% нь огт subscribe даралгүй үздэг юм байна лээ. Тийм учраас надуусаа манай сувгт subscribe дарж дэмжээрэй. Дараа 7 хоногт эргээд уулзцгаая. Сакаут түлээштэй.